Өгшин хүмүүс үддээ. Альмиг угаахгүйгээл түүхийгээл нээжчүүл ингээд өвдөө тэгээд бас луун галдаас нээжчүүл өвдөөнд бүр өвдөн. Угаасаа бүдэрч унах юм уу ингээд эргээд толгоогоор унаад эсвэл шатан дээр өнгөрчгөр өвддөг л эддэг. Өвдөхгүй байхын тулд болгоомжтой байх ёстой. Хүмүүс гинтгээр өвддөг юм уу? Өвдгөндөө дөөлгөө дэнт наадах хэрэгтэй дэнт. Гацад унаад нэг юмнаас нь зуус гадаад тэгээд шахтайланд наадаг. Тараад өвдөөл үчин тусаад ахаад тэг холоос яваад тэнгэр рүү очиж амтгүй байхгүй юу? Тэнгэр рүү очивол амар хүй танда тэнгэр танда амар хүчтэй хар цайлах байдаг юм байна. Холомоос хэдэл сүн би хоол идэхгүй дандаа чихэр идсэж бол хүүхдүүд дандаа өвдөн хүүхд эрэгтэйнүүд нь охтууд өвдөн цохгоор өвдөн шүү дээ. Өвдөхгүй байхын тулд луу идээд төмөс идээд тэгээд ч бас менжи идээд сэнгэр идээд тэгээд ч бас сэрмэс идээд хуцтай явж байгаа унах, бас аюулгах, гал галах, шатаах, өөрийнхөө бүх биенүүдэд түлэх, галаа түлэх, нүд амаа өвдгөх. Их салхинд хүмүүс халуурдаг. Унаад гэвтээд ахаар өвддөг шүү дээ. Нааши өвдөөд өвдөн масал дараад яаж мач таг цагч махаа тэгээд бас нэг юмд урцгаа тэгээд хүрхээр л өвдөд дулаан байх ёстой. Эмээ сайн ууж хэрэгтэй. Хоолой сайн идэж үзтээ. Сайн ууж хэрэгтэй. Өвдөггүй тулд хүмүүс хаврна. Найшуур хөдлөөд тэгэхээр бас өвддөг шүү дээ. Найшуур хөдлөхөөр унж мунхаараа шалбардаг шүү дээ. Тэгэд тэр асин хуулраад хүн өвдөггүй байх юм бол тул гараа угааж ёстой. Би энэ жоохон муудчихаар өвддөг. Болгоомжтой явах. Өвдөхгүй байхын тулд болгоомжтой байх хэрэгтэй. Монгол телевизээр нэм гараг бүр 19 цаг 30 минутаас хүлээн авч үзээрэй. Ерөнхийдөө тэтгэгч Шар доктор. Өдөр бүр заавал уу.